Сайн байна тоглох захирлаа. Утгагүй 9 сарын 1 болоод сургууль маань орох гэж байна. Урлагтын дээд сургуулийн элсдийн тухай танд хэлээ гэж. Хавар бид нар элстэй авсан. Хоёрын дагуу. Тэгээд энэ намар болохоор бас намрын элс гэж давхар явагддаг. Бүх сургуулиуд одоо намрын элсэлт нэгэлсэн байж байгаа. Манайх одоо оюутнуудаа бас нэмж бүртгэж байна. За тэгээд 28-нд бид нар шалгалт авна. Ямар мэргэжлэр элсэлт авч байгаа вэ? Манай сургууль бол 10 төрлийн дизайн үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлээр сургуулж явуулдаг учраас хувцсны дизайнер зохион бүтээгч, гутал арьсын эдлийн дизайнер зохион бүтээгч, архитектурын дизайн, интерьерийн дизайн, график дизайн, үйлдвэрлэлийн дизайн, уран зураг гэх мэтчлэн 10 төрлийн мэргэжлээр бид нар элсэлт авч байгаа. Оюутнууд маа 4 жилийн хугацаанд юу сураад өгсдөг вэ? За хамгийн гол маань сургуулийн онцлог бол онлайн бүхий одоо мэдлэгийг тухайн мэргэжлийнхээ сурыг эзэмших зэрэгцээ батлах маш их. Юу гардан хийж сурах ёстой вэ оюутан? Цөмийн эзэмшүүлж гаргана. Тэгэхээр үр дүндээ сургууль төгсгöd оюутан маань шууд үйлдвэрлэл дээр гараад ажиллаа цаашаа явчих ийм боломжтой орчит төгсгөхөр онцлог. Тэгэхгүй хуушин дээд сургуулиуд чинь дандаа онлайн хичээлээр голлоо дадлага практик талдаа их хүчин дутагдaltaй ажилладаг гэсэн мэт. Тэгэхээр зэрэг прагматик сургалтын ашиг бодол бол энэ үйлдвэрлэл талаадаа илүү их анхаарсан мэргэжлийн ур чадварыг маш чамбай түвшинд эзэмшүүлсэн ийм л байх бид зорддог ингэж ажиллаж байна. Чадварлаг оюутан байна гэдэг маань цагаа зөв төлөвлөдөг, өөрийнхөө ачаалттай ажиллах чадвар сайтай, мэргэжилтэд дуртай байдаг юм шиг санагддаг. Таны тухай. Тэглэх хав тий. Ерөөсөө одоо гадаадын олон одоо дизайн сургуулиудаар явж байлаа. Оюутнуудыг үнэлдэг хэд хэдэн шалгуурууд байдаг. Түүний нэг нь эрс идэх. Тэгэхээр зэрэг хичээлийг таслаад лекцэндээ суухгүй, дадлахын хичээлдээ суухгүй тийм ээ. Эсвэл алдаг оног суугаад хараа зэрэг ерөөсөө энэ бол сайн сургалт болж чадахгүй. Тийм учраас тасралтгүй сургалтын концепт баримтлан буюу оюутан жилийн чөлөө авахгүй, түгээрч орохгүй өдөр тутмын одоо энэ хуйлын хичээлдээ нэг бүрсэн сууж идэвхжүүлэн суралцах нь сайн мэргэжлэн болох юм. Эндсгэлээстэй. Тийм учраас энэ шаардлага саяхнуудыг чадварлаг оюутан гэж хэлдэг. Чадварлаг оюутан бэлтгэж харахын тулд мэдээж сайн сургалтын системтэй, сайн сургалтын баазтай багш нартай байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг яг энэ чиглэл би одоо үнэхээр манай урлагийн дээд сургуулиуд том өсөлт хийсэн гэж хэлж байна. 20 жилийн хугацаанд үндэсний одоо энэ дизайнеруудыг анхлан бэлтгэсний хувьд бол багш нарыг эхлээд бэлдэж авах асуудал байсан шүү дээ. Тэгэхээр зэрэг сайн боловсон хүчингүүд юу гарч сушгүй алт шиг одоо үзэнтэй зүйл байдаг. Тийм учраас эхлээд мэргэжлийн багш нараа маш сайн бэлдэж авсан. Түүний үр дүнд сургалт сайн явагдаж байна. Нөгөө талаар үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлийг бэлдэх гэдэг бол материалын бааз маш сайн байх хэрэгтэй. Маш олон зүйлээр энэ оюутнуудыг дадлагын хичээлийг бүхий л материалаар хангаж өгөх хэрэгтэй. Хажуугаар нь уран бүтээлийг боломжийн хэрээр ихээр хийлгэж явах хэрэгтэй. Тэгж дадлагжуулна. Тэгэхээр зэрэг уран бүтээл хийх ч оюутан одоо мөнгө төр сургалтын төлбөрөөр чадан ядан төлж байгаа өнөөдрийн нөхцөлд яаж уран бүтээл хийх вэ? Тийм ээ. Уран бүтээл гэдэг бол оюутны карманаас гадна 5 3 төгрөгөөр хийдэг зүйл биш. Энд бол сургууль тусгайлан уран сайхны зүйлээр батлуулсан тусгай төлөвлөгөөтэй байж аж тэр олон сая төгрөгийн хамгийн орчин үеийн сайн материалуудыг татаж авч аж оюутныг хангаж өгж аж чи сайхан бүтээл хий гэж хэлэх хэрэгтэй болно. Тийм учраас энэ материалын бааз гэдэг бол үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлдэж байгаа байгууллагууд маш чухал шүү. Тэгэхээр зэрэг чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд бас орчин хэрэгтэй. Бид нар чинь зөвхөн боловсон хүчин бэлдээ засахгүй бас хувь хүмүүсийг бэлдэж шүү. Хэрхэн сайн зөв нийгмийн одоо тийм гишүүнийг бий болгох вэ? Залуу насны хамгийн сайхан үе болох энэ 4 жилийг бид авч чадна сургууль. Тийм учраас бид нар эрүүл сайхан ийм оршин бүрдүүлэх хэрэгтэй. За арх хох дуухгүй маань сургууль 93 онд байгуулагдсанаас эхлээд ерөөсөө сүүлчийн хонхны баяр шинэ жил ерөөсөө арх уухгүй хэмжээ сурсан байж байгаа. Энэ бол манай уламжлал. Муу одоо тамхи татахгүй бай, тийм ээ. Би тэгээ маш зөв боловсон харьцаж байна. Нөгөө талаар оюутнаа анхаарлын төвд байлгаж чадчихна. Оюутнуудаа бид нар маш их ойрдуулт ажилладаг. Нөгөө талаар тэдний уран бүтээлийг байнга дэмжиж идэг. Тэгэхээр зэрэг ямар их юм одоо ингээл шахаа шаардаад ингээл байт юм бэ гэж зарим оюутнууд боддог шүү. Тэгээ зарим нь бол ачаал даахгүй өөр сургуулаад яваад өгнө. Зарим сургуулаас бүр гарчин, зарим сурч чадахгүй хичээлд унсараад хасагдчихна тийм ээ. Янз янз шүү.
цаана одоо сайн сурч байгаа оюутан ч гэсэн амьдралын тодорхой үе шатад бүр хэдий хожим ямар мундаг тийм темпэнд ажиллах сургасан байна. Ажиллах чадвар гэдэг юм байна шүү дээ нэг талаар. А нөгөө талаар болохоор зэрэг яаж биднийг хүндэлж ийсэн байна. Тийм ээ. Оюутны сайхан бүтээлийг бид нар үзүүлэх гэж өчнөө сая төгрөг 20 сая төгрөгийн зардалтайгаар энэ хаврын Summer Show, Summer Fashion Week гэж одоо оюутнуудын ажлыг бид нар олон түмэнд үзүүлээд байгаа зү. Зүгээр сургуулийн төвшин одоо нэг зарим сургуулиуд хийж ш нэг тийм одоо нэг асуултгүй нэг үзүүлбэр өндөр зохиож болно шүү дээ. Так үзүүлэх юм маш гоё учраас. А гэтэл энэ нэг мэрэгжлийн төвшин бид нар хийдэг учраас оюутнуудаа хүндэлж байгаа. Тэр сайхан бүтээлийг олон түмэнд мөн сайхан хүргэх хэрэгтэй гэж. Тэгэхээр бидний энэ одоо өөрөд нь хандаад байгаа олон сайхан одоо энэ хандлагуудыг оюутан амьдралынхаа туршид үгийлж, санаж, улмаар үнэлж байх болов гэж би боддог. Тийм учраас би оюутнуудын бүхий сайхан санаачлагыг цөмийн яаж л дэмжиж болохоор бүгдлээ юм шүү дээ. Урлагийн хэдний оюутнуудыг хараад хад нэгдүгээр курсээс ахуулаад бүтээл хийгээд эхэлчихдэг. Тийм чадвартай байдаг. Энийний төлөө л одоо энэ манай бүхий л сургалтын систем ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг хэдвгээр ангиасаа юу сурах нь мэддэхгүй явж төгсөө гардаг. Гэтэл үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжил байгаад байдаг. Гараад юу хийх нь мэддэхгүй, юм хийж чадахгүй хүн бол одоо төгсөх нь гэж одоо байж болохгүй шүү. Тийм учраас нэгдүгээр ангиасаа эхлээд онлайн хичээл яаж байгаа. Заашгүй дадлан хичээл орж байна. Заашгүй нэрийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. А тийм нэгдүгээр курс төгсгөл оюутнууд өөрөө мөнгө олоод эхлэх сайхан болцоо бүрдэж байна. Тэний төлөө оюутнууд бол шамдан ажиллах хэрэгтэй. Шилдэг боловсон хүч бэлтгэж гаргаж байгаа танд баярлалаа өнөөдөр ярилцсан. Нөхдүүдээ өөрсдөө танилцуулаач. За, намайг Алтан сүхийн Намын Эрдэнэ гэдэг Урлаг хардны дээд сургуулийн хувцсны дизайн зохион бүтээлтийн 2 дугаар курс оюутан байна. Саркилийн оюун гэрлээ Урлаг хардны дээд сургуулийн 2 дугаар курс оюутан. Мөнхөгийн мөхцөлөө Урлаг хардны дээд сургуулийн 2 дугаар курс оюутан. Та нар бүгд ладиваг бүгдтэй хамтдаа гэсэн оюутнаас болж байна. Тэ. Ладива брэндийг хэлдэг сая Summer Fashion гэдэг оролцсон гарсан байна. Тийм ээ. За, манай Ладива брэнд нь болохоор 2012 оны 11 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. Тэгээд хамгийн анхны коллекцт болохоор манайх үжийн гоёлын плат шинэ жилийн баяр болж ирсэнтэй холбогдлоод үжийн гоёлын платаар коллекцоо эхлүүлсэн байгаа. Тэгээд Summer Fashion Week зориулсан коллекц нь болохоор одоо бидний арт байна. Тэгээд энэ коллекц нь болохоор өсвөр насны охтууд зориулсан спорт загварын коллекц байгаа. Урлаг хардны дээд сургуулийн оюутнууд 2 дугаар курс мөртлөө яг урдлын насны би брэнд гэдэг ярилцж байгаа гэсэн тухай ярьж байсан. 2 дугаар курс мөртлөө аюу өндөр түвшинд бүтээл хийцэн байгаа байна. Тэгээд сургуулиас их дэмжсэн юм шиг байна. Одоо энэ материалыг та нар өөртөө сургуулиас авах гэж өөртөө гаргасан юм байна. Ер нь бол манай сургууль бүх оюутнууд дээр тулж ажилладаг. Тэгээд бүх материалыг нь цаанаас нь бас хангадаг. Өөртөө бас гаргаж болно л та. Гэхдээ энэ удаагийн коллекц болохоос сургуулиас материал авсан. Материалын шин чанарыг надад юу хөвгөөцсөн гэдэг үү? Материалын шин чанарын хувьд бол ер нь өсвөр насны охтуудын өмсөх дуртай хувцснуудын нэг нь бол спорт маягийн цамц байдаг. Тэгээд бид нар судалгааныхаа явцад спорт маягийн хувцснуудын материалыг судлахад маш тийм одоо зузаан материалаар хийгддэг, дараагаар тийм материалаар хийгддэг болох нь бид нар одоо тэгж судалсан, анзаарсан байгаа. Тэгээд бидний одоо зорьсон зорилго болохоор яг зуны улиралд өмсөө явах тохиромжтой. Тэгээд одоо хөнгөн нэмгэн материалыг хослуулснараа илүү даваа талтай. Тэгээд ийм торон материалыг шипон буюу одоо гэрэлтдэг материалтай хослуулж хийснээр илүү онцлогтой байгаа. Хэвлэн их байдгүй өрөмц материалуудыг хооронд нь холж хийсэн юм санагдаж байна. Тийм аль болох зуны удирдалтайгаа хослуулаад бас агаар нэвтрэх гэсэн шин чанарыг бас их агуулсан. Тэгээ өнгөний хувьд гэх юм бол охтууд өсвөр насны охтууд маань ер нь бол дандаа нэг тийм дундаж өнгөийг баримталж ер нь л нэг тийм цайвар тооны өнгө сонгодог. Тийм учраас үүнийг эвдэж илүү хувцс тод өнгөийг охтуудад санал болгосон. Summer Fashion Week-т оролцсон. Та нарын бүтээл тэгшний шиг хугацаагаар
За манай Summer Fashion Week-ийн бүтээл нийтдээ 25 хувцснаас бүрдсэн миний коллекц байгаа. Багийн ажиллахад чи хаана үйл гүйцэтгэсэн бэ? Танилцуулгын зураг авалтанд би хугацаа зарсан гарав. Тэгээд хөр програмт тэгээд шоу менежер одоо сургуулийн мэдээж анх удаа сургууль дээр хувцснуудаа танилцуулж ирэх гэдэг. Тэгээд бас жоохон зохион байгуулалт Спорт хувцас ихэд одоо хэцүү байдаг онцлогч юм тийм үү? Спорт хувцсны онцлог нь гэх юм бол суналттай материал байгаа. Тийм. Тэгээд суналттай материалыг болохоор одоо яг хийх явцад илүү их хүндрэл гардаг. Тэгээд бид нар болохоор спорт хувцсыг хийснээрээ тракташн материал буюу суналттай материалыг шапонтой хасуулаад тэгэж хийхэд илүү их ур чадвар, мэрэгжлийн ур чадвар агсан гэж үзэж байгаа. Тийм үү. Багш нар чи хэрэг тусалдаг бай бүтээлээ хийхэд. Тийм. Ер нь бол бид нар нөгөө шинэ коллекц яах болгонд эхлээд өөрсдийнхөө санаа гаргаад тэгээд дараа нь багш нараас захирлаас зөвшөөрөл авдаг. Тийм. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд загвараа гаргахад бид нарыг одоо нэг брендийг нэг багш дааж аваад бүх одоо үйл ажиллагааг хариуцж тусалж дэмждэг байгаа. Тэгээд багш нарын маань одоо дэмжлэг маш их байдаг биднэрт. Мэдээж хэрэг анх удаа ямар нэгэн зүйл эхлэхэд сандрах ч юм уу мэдэхгүй зүйл асуудал маш их гардаг. Тэр үед болохоор багш нараас тусламж дэмжлэг авахд багш нар маань аюул тусалдаг байгаа. Маш их баярлалтай багш нартай. Ладива гэдэг брендийнхаа нэгэн утга. За Ладива гэдэг нэрээ сонгохын тулд бид нар болохоор хамгийн эхлээд одоо багийнхантайгаа эхлээд хуралдаа зөвшөлтөө маш олон нэрний саналууд гарч исэн. Тэгээд яагаад Ладива гэдэг нэрийг заавал сонгосон бэ гэвэл Ладива гэдэг нь болохоор Францын тэнгэрийн дагин гэсэн үгнээс гаралтай үг байгаамаа. Тэгээд бид нар болохоор эмэгтэй хүнийг маш тийм одоо өөртөө ихтэй бардам үзэсгэлэнтэй ялдам харагдуулахыг хүссэн хүсэлтээр тулгуурлаад ийм нэрийг сонгож авсан байгаа. За баярлалаа өгтөд өнөөдөр ярилцсан. За баярлалаа. Өнөөдрийн дугаарт маань улсын Дөөр бүжиг эрдмийн театрын ослол дуучин, Монгол улсын гавьяач жүжигчин Уянгаагч маань оролцож байна. Та сайн байна уу? Сайн байна уу. Таныг утгагүй тоглолтын их жаа гэж сонссон. Тэгээд эхлээд тоглолтын тухай яриараа эхлэх үү. За удахгүй 9 сарын 20-доор одоо нэг талархлын концерт хийх одоо бодолтой байна. Тэрнийхээ бэлтгэл ажилд орчихсон. Ерөнхийдөө 9-10 сард чинь тоглолт их байдаг шүү дээ, тий. Тэгээд манайх 9 сарын 2-оос Бөөрийн театрын маань ажил үндсэндээ орчихно. 10 сарын 4-5 гээд нээлттэй хийн. Тэгээд тэрнээс өмнө нээлтээс өмнө би бас өөрийнхөө уран бүтээлийн тоглолтыг үзэгчдэд танилцуулъя гэж бодоод бэлтгэл ажилд орсон юм чинь да. Бэлтгэл ажил гэхээр ямар дуу дуулах уу, бас өөрөө ямар стил имижтэй авах уу гэдэг хүчнийх ажил хийдэг байх л та. Манай яг энэ нэвтрүүлэгт маань болохоор зэрэг одоо Монголын одууд стил имижийн тухай илүү төлхөө ярьж байгаа. Та тийм болохоор тайзны хувцсны тухай яриач. За тайзны хувцас ер нь стил имиж маш чухал шүү дээ, тий. Ялангуяа одоо урлагийн хүн болвол стил имижийг яалтчгүй одоо өөрийнхөө тодорхойлж явах хэрэгтэй гэж би боддгийн. Тэгээд миний хувьд гэвэл дуурийн дуучин болохоор ерөнхийдөө их хувцас хүртэл их хүнд тийм одоо юу гэмдэ их ажиллагаа ихтэй тийм хувцснууд ордог. Тэгээд дээрэс нь бас одоо биеийн пропорцоос шалтгаалаад ч гэдэг юм уу. Ерөнхийдөө нэг тийм заавал хийц хэмжээ авч иж хийхгүй бол зүгээр завууд юм хувцас авчираад өмсчихөр бас тэр болон таарад байдаггүй. Тэгэхээр одоо ер нь үндсэндээ урлах эрдэм дээд сургуулийн одоо дизайнерууд урлах эрдэм тунгаагч маань тусалж ерөнхийдөө хувцсыг тэмдэл хийлэгдэг жижигийнхаа хувцсыг ичтэр концертынхаа тоглолтынхаа хувцсыг ичтэр. Тэгээ энэ удаад одоо бас л урлах эрдмээр плата хэлгэндэ. Тий. Та хизэнээс GT загварын төвчтэй хамтарч ажиллаж байгаа юм. За одоо чи ер нь бас нэлээд хэдэн жилийн нүрийг үтсэн байна. Бид хэд чинь анх намайг нарын их авчиж танилцуулж ирсэн. Тэгээд одоо ер нь бараг 7-8 жил болсон юм биш үү? Тэгээ ер нь анхны тоглолтоос ахуулаад одоо хамгийн сүүлийн Гранд Опера тоглолт хүртэл бүх хувцснуудаас маань GT загварын төвчөнд хувцсыг л өмсөж одоо дуулж байна да.
Grand Opera-гийн бүх хувцсыг урлагтан танд их зориулж хийж өгсөн юм байлээ. Таныг алтан гац авсны дараахан энэ үйл явдал болсон байхаа тийм. Тунгаагчийг би ч нөгөө алтан гац авчаад бөөн баяр хөөр тэгсэн тунгаагч маань баяр хүргээд над руу уцтаад тэгээд за одоо найрандаа урьж байна та ирээрээ гэд. Тэгээд тунгаагч ирсэн. Тэгээд энэ сайхан дуучиндаа одоо бидний хийж чадах, бидний үзүүлж чадах юм бол айгүй сайхан хувцсаараа л одоо бэлэг барья да гэд. Тэгээд Grand Opera-гийн бүхий л одоо тоглолтуудын одоо бүх хувцсыг GT загварын товчоо хийсэн. 4 плач байж. За 5 плат байсан юм тийм. Тэгээ ерөнхийдөө тэр тоглолтын өнгө төрхийг илэрхийлсэн. Тийм сайхан хувцснуудыг хийж өгсөн. Хүмүүст үзэгчтэй айгүйх таалагдсан л да таны стил. Тэгээд дуучин хүний хувцас бас жирийн хүний амьдрал дээр өмсөж байгаа хувцснаас мэдээж шал өөр байх бах. Дуучдын хөдөлгөөн тэгээд тайсан дээр байх байдалд тасан төгсөж хийх л байх л та. Хувцсны онцлог нь ямар байдаг вэ? Таны яг одоо шаардлагыг хангаж чаддаг уу? Тий, ер нь их дуурийн дуучин хүн чи одоо юу гэдэг юм бэ? Ер нь дуулаачийн урлаг бол нэг амьсгааны урлаг байдаг шүү дээ. Тэгээд амьсгаан дээр тулгуурлаж дуулдаг учраас амьсгаагаа энэ хөвлөдөө барьж яхахын тулд ер нь кассеттэй хувцснууд илүү тохиромжтой байд юм бас. Зарим дуучид бол яг өөр өөрийнхоороо яадаг чи кассет жоохон бариад байна ч гэдэг юм уу те. Тэгж үз надад бол яг юм кассеттэй байхад их сайхан түшигтэй тулахтай амьсгаа авч ингэж дуулагддаг юм шиг санагддаг. Тэгээд ер нь ихэнх хувцс маань кассеттэй. За яг хуу загвараас шалтгаалаад бас яг кассет хийх үгүй юу. Тэгээ ер нь бол ийм мөргүү юм нөгөө нэг дан цээж ийм хувцс шүү дээ тийм хувцсыг бол маш анхааралтай над дээр хийхгүй болдгоо. Тэрийг бол одоо GT загварын товчоо бол бүрэн дүүрэн асуудлыг шийдэж хийж өгч чаддаг учраас би одоо тэрэнд их тааламжтай байт. Та дуул нь бас нөгөө жүжиглэн таны дуучин жүжигчин хүн гэж би боддог. Таны бас зарим тоглолтын хувцас GT хийжсэн гэж сонссон. Тэр тухай яг дуур шин жүжигт зориулсан хувцснуудыг бас хийлгэжсэн би. За Traviata гэж дуур байдгийн малтартай их алдартай дуур. Тэгээд тэр дуурт бол дандаа тийм ордны гоё CC форматтай платнуудыг өмсдөг. Тэгээд тэрнийхээ хувцсыг би хар цагаан хоёр гоё хувцсыг хийлгэжсэн. Одоо ер нь тэрэндээ их хайртай тэр гоё платанда тий. Тэгээд одоо энэ жилийн сезонд ч гэсэн Traviatад бол тэр плачаараа гоёх бах. Яг жүжигийн хувцас. Тэр чинь нөгөө хөдөлгөөнд нь тааруулж бүх одоо хувцсныхаа хэмжээ дамжаа бүх юмыг авдаг. Хөдөлгөөнд нь тааруулж бас ойдл эсгэзээ гаргадаг. Тэгээд надад бол одоо тэр хар цагаан хоёр плат л ер нь их төвхтэй байдаггүй. Их тийм хөдөлгөөн дэвтэйхэн дуулахт их сайхан айтаа. Түрүүн та ярьсан Grand Opera төгөл дээр GT загварын товчоотой хамтарсан гэдсэн. Тэр хувцсныхаа тухай бүр тодорхой ярьж өгөөч. За би эхлээд тунгаагчтай уулзчаад за чи надад дуунуудаа авчирч одоо сонсоо. Энэ удаад бүх одоо загварыг болон өнгийг би өөрийнхөө гарт авнаа. Би өөрийнхөө санаачлагаар өөрөө бодож сэтгэж хий. Тийм учраас уянга чи надад зөвхөн тэнд ямар репертуар дуулагдаж байгаа, юу дуулагдаж байгааг авчирч одоо сонсох гэд. Тэгээд би бүх дуунуудаа аваачаад бид нар ч ингээд жагсаалтаа гаргацдаг шүү дээ. Дооныхаа нэрсийг аваачж өгөө, дуугаа заримыг сонсгоод өөрөө дуулж өгөөд ингээд сонсгосон чинь тунгаагч анца би юу н ойлголоо гэд. Тэгээд бүгднийг хийж өгсөн л доо. Одоо жишээлбэл тийм гоё эмэгтэй хүний яг тийм хайр сэтгэлийн тухай ер нь эрэгтэй эмэгтэй хүний хайр сэтгэлийн тухай өгүүлж байгаа pop opera чиглэлийн дуу авчраас энэ яг тийм гоё нежны харагдах яг бүр эмэгтэйлэг харагдах. Тэр дайны ялангуяа одоо хамт дуулж байгаа хүн тийм хайрлаж байгаа хайрламар тий үзэгчид ч гэсэн хайрламар тийм одоо загварыг хийя гэж. Тэгээд манай урлах эрдэмийн дизайнерыг урьсан маш нэрээ урьсан юм торон платыг өмсөж гарсан. Тэгээд тэрийг ингэж хийн гэдэг бол аюу хэцүү юм байлээ. Тэгээд биэнд маш эвтэйхэн байсан. Одоо юу гэдэг дотроо кассет байхгүй хийгдсэн мөртлөөсөө маш эвтэйхэн яг ингэж биэнд наалдаж торчин яг хүний нөгөө биений бүх үеийн нудлаас бүх юмыг ингэж харуулдаг юм. Жижиг болорч юм хэлтэй байсан. Тэгээд дээрэс нь дан тороор байгаа юм дээр чинь нэг бяцхан шүүдрийн тус шиг юм гоё болорч юм хэлтэй хийж өгсөн. Тэр нь одоо бүр их ялтан гоё хэнцэр харагдуулж ирсэн тий. За тэгээд улаан дашинц чинь бүр ингээд улаан дашинцыг бас одоо дизайнер GT-гийн дизайнер Нямка маань гаргасан тий. Нямкагийн загварлалтаа тэгээд маш тийм нарийн нуглаас тий хуваалт нь бас их нарийн. Тэгээд ерөөсө тайлыг маш гоё харагдуулаад тэгээд нөгөө хөл урттай
яг тайлж хийж пропорцийг яг айгүй гоё харж хийсэн байсан. Тэгээ нөгөө юм өнгийг бас тонгоогч өөрөөс маш мундаг сонгосон. Яг улаан өнгө дотор ч олон янз шүү дээ тий. Яг энэ өнгийг л яг тэгвэл чиний дунд ийм чиний одоо тоглолтод ийм асж байгаа тий гал шиг асж байгаа юм дуунууд байна. Тийм учраас тэрэнд чинь зориулж энэ улаан өнгийг сонгосон гэж. Та pop opera дуун дээр нэг юм авангард хувцастай байсан тий. Нэг тоглолтын яг зүйл хэсэг рүү нэг амар сүртэй гарч ирсэн. Тэрийг ер нь флаш өмсөөл гаргаж ирэх болгоно л үзэгчтэй та вау гэж дураад тий дуу алдчихсан. Яг одоо үнэндээ бол тэр хувцсыг би тунгаагчтай ярьж сууж байгаа. Би чинь зөндөө олон удаа очиж байгаа. Хоёлоо хувцаа яриад тэгэл сууж ирсэн. Нэг тунгаагчтай чи нэг хоол идчихв. Хоёлоо нэг сайхан хоолчоо дахиад сууя. Тэгээд нэг хоол идчихэд сууж ирсэн. Сэтгүүл эргүүлээ сууж ирсэн чи харин яг айгүй гоё юм болоод. Тэг би шууд дуугаа сонсгосон байхгүй тунгаагч. Та энэ хувцсыг хараад энэ дууг сонсоод үзтээ гэсэн чинь тунгаагч. Өө энэ өста. Тэгтээ одоо яана чи амар олон хувцас салж өмсөхнө. Нэг нь хасын хоёлаа гэдэг. Тийм тэгээд тэр хувцсыг бол заавал өмсөйгээд тэг тэрэн дээрээ үндэсний хэв маяг агуулсан гоё хээтэй. Тэг яг гоё тохирсон сайхан хувцас болсон. Ер нь бол хамгийн содоо хувцас тэр байсан баг. Тэр дуунаас яг хувцтай айгу тогтож чадсан л илүү чухал хүмүүс төрж байгаа бах тий. Яг үнэн одоо хувцсыг бол бас яг уран бүтээлтэйгээ уран бүтээлч юм бол яг зохицуулах хэрэгтэй. Жүжигт ч гэсэн тэгдэг штэ. Одоо 18 дугаар зуун хүртэл яг тэр үеийн хувцсыг л зураач зурж ойдолж ойж тэрийг жүжигч өмсөж яг тэр үеийн байдлыг л харуулдаг. Тэгэхээр бол яг хувь уран бүтээлч ч гэсэн өөрийнхөө уран бүтээл дээр ажиллахтай дуу болгон дээр бас анхаарах хэрэгтэй юм болов уу гэд. Тэр бол гранд опера дээр яг сайн харагдсан баг. Тайзны хувцас тоглолтын хувцнаас гадна таныг улаан ёсны ёслолтой жидээ загварын товчтой хамтардаг гэсэн сонсон. Тий ер нь одоо тэгэл уянга тайзан дээр гарлаа. Уянга ямар нэгэн ёслолд оролцлоо гэлтэхээр дандаа житигийн хувцаар гоцсон байдаг тий. Тэгэд улаан ёсных ч гэсэн бас одоо захиалаад хэлсэн. Манай урлах эрдмийнхэн маань яг бодож байгаад за ерөнхийдөө энэ жил өнгөн ямар байгаа вэ те өнгөний маань стил хаана аль тал руугаа явж байгаа вэ гэдгийг харгалзаж надад нөгөө айгуу гоё өнгөний уусалттай 3 юм гоё бежиг орсон тийм флат хийж өгсөн. Тэр надад бас маш их таалагдсан. Тэгээд ер нь бас л их гоё л дэгжин байсан гэж бодоод байгаа шүү дээ тий. Манай Дуурийн театрын госол дууны анги үүсч өгчсөний 50 жилийн ойн улаан хевсний ёслол дээр өмс. За энэ ягаан плач бол одоо миний Монгол тоглолтод өмсгдсэн плач хийгдсэн. Монгол тоглолтны цэцэг цэнхэр алчуур гэж дууг сонсоод тэгээд ерөнхийдөө энэ иймэрхүү гоё бүр юм ягаан өнгөөр хийя гэж шийдсэн. Тэгээ энийг бид яг тоглолтын өмнөхөн гүйж авчраад өмссөн чинь би яг нөгөө жоохон тоглолтондоо гүг туурцсан жин хасагдчихэж тэгээд октод маань ерөөсөө их чинь нэг жоохон бариулъя гэд бушуухан шиг арталт нь юу хийгээд кассетны уяа хийгээд тэгээд ингээд өмсгчээсэн. Тэгээд дараа нь энийг айгуугаа янзлаа. Тэгээд энэ бас миний бас нэлээд таартай плач нэг шүү. Өмсч хөрөх гоё харагддаг. За энэ плач бол одоо яг юм байгалыг санагдуулам, эмэгтэй хүнийг санагдуулам юм гоё одоо ургамш шиг тийм ийм гоё маш нарийн ажиллагаатай плацыг одоо урлах эрдэм жити загварын төвчөө манад тийж өгсөн. Тэгээ энэ өстой ганцхан хувь маш нандин плач ингээд харахаар бүх ингээд ургамал цэцэг ингээд эмхтэй хүн дээр ингээд ургацсан юм шиг. Тэгээд маш их нэржний. Тэгээ энэ хуваалтууд нь болохоор одоо яг цэжний пропорц яг хүний яг эмхтэй хүний яг одоо бүсгүй хүний галбирыг маш сайн илэрхийлдэг юм плач. За энэ улаан плач энэ плат эднэр энэ гурав бол гранд опера тоглолтод өмсгдсэн. Энэ улаан плат бол одоо яг тэр дээд өнгөнд цогцсон плат гэж би боддгийг. Дээд өнгө хамгийн дээд өнгийг марчаан холон ороход бол үнэхээр яг хүнд тийм галт дүрлцэж байгаа юм шиг устдаа улгаалж байгаа юм шиг тийж санагддаг. Тэгээ улаан өнгө бол одоо хамгийн сайн одоо тэр илэрхийлэл учраас би улаан өнгөнд маш их дуртай. Тэгээ энэ гэхдээ яг ингээд хүний биеийн дээр ирэхээр маш гоё тийм нандин харагддаг юм лээ. Тэгээ энэ бүх зүйлийг одоо дизайнерууд маань материалынхаа шинж чанараас шалтгаалдаг тий тэр бүх асуудлуудыг шийдэж нэг ингэж корсеттэй гоё платинууд хийж өгсөн. За энийг бол маш их ихэмсэг одоо юу гэдэг хаад
хаттын одоо тийм алтлаг өнгийг сонгож авч тэгээд ийм гоё бор одоо ийм боронзон өнгөөр чимгэлж өгсөн. Тэгээ ерөөсөө энд ганцхан энэ зүйлт шиг ороод бусад газар өрдөө өөр чимгэлэл байхгүй. Хуваалтаа ингээд материалаараа хийгээд өгчихсөн. Тэгэхээр энэ бол маш их тийм одоо юу тийм дээ ихэмсэг төрхийг харагдууллаач. Тэгээ энэ бас Гранд Операгийн яг сонгодог хэсэгт өмсгдсэн. Яг сонгодог хэсэгт яг одоо Клеопатра хатан шиг ч гэх юм уу те яг одоо тэгж гарч ирж байсан. Тэгэхээр энэ бол тийм ихэмсэг төрхийг илэрхийлсэн плач болж чадсан юм аа. За тэгээд өшөө зөндөө олон сайхан плачуудыг урлах эрдэм загварын товчоо дизайнерууд маань хийж өгчээсэн. GT загварын товчоодоо маш их баярлалаа. Сайн байна уу гэсэн. За сайн байна уу та? Өнөөдөр юу хийж байна? Зуны амралт нь яаж өнгөрсөн бэ? Одоо утгагүй хичээлийн шинжил эхлэх гэж байна. За зуны амралт бол мэдээж маш завгүй өнгөрлөө гэл нэлээ олон захиалах авч амжлаа. Маш олон зүйл хийж амжлаа. Одоо саяхан Summer Fashion Show-нд оролцоод дууссан. Одоо намар олж гин хичээл ч гэсэн орох гэж манай сургуулийн материалууд ирсэн байна. Тэгээд ер нь сонгосон материалуудаа сонгочоод энэ гаргаж үзээлээж байна. Одоо нөгөө нэг сургуулийнхаа 20 жилийн ойд зориулаад бид нар маш том хэмжээний коллекцийн тэр коллекцийн хаач гэсэн материалуудыг хараалаа. Өөртөө хувцас гэж юм уу? Эсвэл яг загварын шоунд зөвлөх хувцас. Тийм загварын шоунд ч гэсэн өөртөө ч гэсэн хувцас хийж юмсан найлал нийл амжуулан тал гэж бодож байна. Мэдээж хувцснаа гэсэн зохион бүтээгчид суралцж байгаа юм чинь хувцас өөрөө л хийгээд өмсчдэг байлгүй дээ. Тийм шүү дээ. Тэгтээ бүх хувцас чи өөрөө хийн гэж мэдээж байхгүй л тийм мэдээж өөрийнхөө хүссэн за нэг тийм хувцастай болчих тийм үү даа гэж утсан хувцас бол мэдээж өөрөө хийж өмсдөг. Summer Fashion Week-т орсон төрсөмжээ. Summer Fashion Week үнэхээр гоё л өнгөрсөн. Summer Fashion Week-т би өөрийнхөө нөгөө нэг элегант коллекцоор оролцсон 6 ширхэг хувцастай миний коллекц. Тэгээд брэндийнхаа баг хамт олноороо No Size Women Spring Summer 2013 гэсэн шинэ коллекцоор оролцсон байгаа. Тэгээд мэдээж Summer Fashion Show-ны яг болж байгаа үед бидний загварууд өмсөгдсөн тайсанд гарах гэж байгаа тэр үед бол үнэхээр сайхан санагдчихсэн. Шоугоо ч гэсэн дараа үзүүд үнэхээр сэтгэл өндөр байсан. Одоо нэгдүгээр курст, хоёрдугаар курст, одоо гуравдугаар курст авах гэж байна тийм. Хоёрдугаар курст юу яг юу сурч чадсан бэ? Хоёрдугаар курст мэдээж нэгдүгээр курсээс хамаагүй их мэрэгжлийнхаа хувьд ч гэсэн мэрэгжлийн ур чадварын хувьд нэлээд их ахиж гарсан. Одоо цаашдаа ч гэсэн айгүй хийх хүсэл, айгүй олон зүйлийг хийх хүсэл төрж байна. Тэгээд захиалга авах дээр ч гэсэн маш их өөрчлөлт гарсан байна. Илүү хянаар тийм технологи явж гэсэн арай илүү өндөр гүйцэтгэлтэй байдаг болсон байна. Тэгээд хүмүүс ч гэсэн айгүй нааштайгаар хүлээж авдаг болсон байна. Зургийн ур чадвар ч гэсэн нэлээд агсан да нэлээд баяртай. Өмнөх дугаар дээр өөртөө хийсэн хоснотоо үзүүлжсэн чинь цаас хараар өөртөө хийж өмсөн дээр тэг гэрээхэндээ бас хийж өгдөг гэж хэлжсэн. Яг тэрнээсээ бүр илүү гоёг хийж чаддаг гэсэн гэсэн. Тийм. Одоо бол тэгээд юу ч хамаагүй хийчихвээ санагддаг байна. Ерөөсөө нэгдүгээр курст анхаарахад чинь яна хэцүү байхаа би бараг хийж чадах байхаа гэл айгуу тийм өөртөө нэг сэтгэл ханамжгүй байдаг юм бол одоо бол яаж ч байгаа л хийчихэн л гэж боддог байна. Хичээлийн бэлтгэл аль хэрэг хийж байна? Хичээлийн бэлтгэл бол тэгэл нэлээ хийжлээ. Тэгтээ одоо арай дуусаагүй байна л да гэж. Тэгээд хичээл орохоос өмнөөс өөртөө зөвхөн цум мууц хийгээд өмсөө. Одоо угаасаа 9 сараас нэлээ хүүтрэх шинжтэй. Тэгээд бас гутлынхаа найз мэстэй олцаад куртаг хийж өгөөд оронд нь гутал хийлгчдэг ч юм уу гэсэн олон санаас авч ирээ. Тэгээд тэгэхээр чи өөрөө хувцас игээд өмсөж чинь. Гутлынхаа найзаар гутлаа игээд өмсөж чинь. Гутлын найздаа ч гэсэн нэг куртаг өгч чинь гэл. Тэгээд юу тийм дараагийн дугаар гэсэн гутлын найздаа зөвхөн олон юм чи гаргах байх таа. Хичээл эхлэн гэж бодсон гоё юм. Яста хичээл эхлэхийг энэ 100 гал хүлээлээ гэж энэ 100 гэхдээ нэлээ хурдан өнгөрсөн л тоо миний хувьд тэгтэл 9 сарын нэг хурдан болоос ангийнхан мөн хаана юу хийж байгаа бол яаж өөрчлөгдсөн бол дизайны сургуульч угаасаа оюутнууд жил хэрэгтсэн маш их өөрчлөгддөг. Тэгээд дизайнер болж байгаа хүн гадаад төрхөнд маш их өөрчлөлт тавьдаг. Би ч гэсэн одоо удахгүй өөрсмөсөө ч өөрчлөлт эхлэн гэж бодож байгаа. Тэгэл одоо 9 сарын 1-нд ангийнхан ирэхэд мэдээж яаж өөрчлөгдсөн байгаа бол тэрийг харах үнэхээр сонирхолтой. Тэгэл ярих юм ч гэсэн их байгаа. Зунжин аясан ажлынхаа талаар ярилцсан. Тэгэл зуны дадлага дээр ч гэсэн ангийнхантайгаа уулзсан. Тэгээ зуны дадлага бол маш бидний хувьд маш их өгөөжтэй. Ягаад гэхээр бид нар зуны дадлагаараа илүү ур чадвараа ахиулж юм яг бодит амьдрал дээр бид нар
захиалагчтай харьцаж сууж юм загварын шоунд яг гарах учийг өөрсдийнхээ гараар хийж юм гэж бол үнэхээр гайхалтай. Зуны дадлгынхаа ачаар ур чадвараа мэдээж нэлээд сайн болж чадсан. Онлайн мэдлэгээ практик дээр тий. Сургуультай үзсэн мэдсэн мэдлэгээ бүр илүү баттгаад өөртөө бүр ингээ илүү шингээж авч байгаа. би ч онц сургалтад оюутан гэдэг юм мэднэ. Оюутны зөвлөлийн дарга юм биш тэрний хатгай. Би сая 2 дугаар курсыг төгсөхдөө оюутны зөвлөлийн хурлаар оюутны зөвлөлийн даргын ажлаар сонгох даргын ажлыг хийх эрх авсан. Одоо тэгээд энэ 9 сараас эхлэн одоо оюутны холбоон дээр оюутнуудынхаа визаны асуудлаар тэгээд нэг оюутны байранд оюутнуудаас хамруулах талаар гэдэг нэг олон асуудлаар ярилцж байгаа. Одоо тэгэл оюутныхаа зөвлөлийн даргын ажлыг гэсэн маш сайн хийж чадж байгаа. Чиний яг одоо энэ сонголтод чинь гахна шүү дээ. Тий, тэгээд дараагийн удаад ч гэсэн оюутнуудаа визагаа өгөхгүй бол шинэ оюутнуудаас визаны захиалга авах гал нэлээд завгүй байх. Одоо эндээс ямар нөхцөл үзэж байна? Одоо бол энд бид нар нөгөө 9 сараас эхлээл яг 20 жилийн хойд зурсан бүрийн хэмжээний коллекцтой анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэндээ одоо ингээд урьдчилаад материалуудаа сонгоод бид нар бас нөгөө нэг шууд загвараа зохиогоод материалаа авахгүй бас материалаа харж ийж бид нар тийм материалаа хамж энийг энтэй нослуулаад илүү гоё болох юм байна гэд урьдчилан материалаа харж байгаа загваруудаа гаргавал бид нарт бас маш их дүүхэн байна. Эрх нэвтрүүлэгт ямар ч үсэн би чамаг гутлын ангийнхаа найздаа мэдээ. Тэгээ бас шинэ гутал хийх гээд байж байгааг харах юм шиг санагдаад. Тийм бид хоёр одоо удахгүй хичээл болохоор уулзаад өөрсдөө дуртай загваруудыг хоорондоо ярилцуулаад тэгэл хийж эхлэн гэж бодож байгаа. Ирэх дугаараараа хичээл орсон байхад болцсон байх тий. Тийм ер нь хичээл ороход болцсон байна. За баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Өнөөдрийн дизайнер буланд маань Урлаг Хэдмийн дээд сургуулийн архитектур, компьютер графикийн багш Ууган Баатар багш маань оролцож байна. Та сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач. За би 2001 онд Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийг архитектур мэргэжлэр төгссөн. Одоо мэргэжлэрээ би 12 жил ажиллаад. Одоо Урлаг Хэдмийн дээд сургуулийн архитектурын багш, компьютер графикийн багш ажиллаж байна. Архитектор хүн гэж яг юу гэдэг хүн хэлдэг юм бэ? Архитектор хүн гэдэг маань манай мэргэжлийнхний тодорхойлдог зарим нэг үгнүүд байдаг. Дүрсээр зохиодог яруу найраг гэж заримдаа хэлдэг. Энэ утга үг маань бидний хувьд архитектурыг ямар хөө төвшөнд хэлж авч үздэг вэ гэдэг тийм тодорхойлж юм гэдэг бараг болох байхаа гэж бодож байна. Архитектур маань өөрөө нийгмийн хөгжил, тухайн цаг үеийн нийгмийн голлох байр суурь, нийгмийн хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт маань болж явдаг учраас бас архитектур маань өнөөдөр Монгол улсад хөгжих юм бол Монгол улсын маань хөгжил бас тэрийг дагаж хотын өнгөц ус сайжрах тийм ээ. Хүмүүсийн нийгмийн байдал дэвшиж хөрөнгө санхүүгийн байдал ямархуу хэмжээнд явж байгаа харагддаг болов уу гэж би бодож чаддаг юм аа. Та Урлаг Хэдмийн дээд сургуульд архитектурын багш хийж байна. Та тэрнийхээ тухай. За ер нь архитектураар хүүхдүүд сургахад их оюуны потенциал, гарын ор гэсэн маш олон хүүхдүүдээс шаардах тохиолдол их харагдав. Ер нь бол тийм хүнд мэргэжлийн тоонд юм ордгоо. Манай архитектурын мэргэжилт маань одоо гараараа маш сайн зурдаг, бичдэг байх шаардлагатай. Тэрнээсээ гадна өөрийнхөө зурж байгаа архитектурынхаа байгууламж, объектыг хүнд ойлгомжтойгоор тодорхой зөв харьцаатайгаар зурж үзүүлэх ер нь эрхэмлдэг мэргэжил юм л да. За манай оюутнуудын хувьд бол ер нь маш сайн төгсдөг. Бид нэр би мэргэжлээр ажиллаж явах үед одоо компьютер хөгжиж байна. Шинэ 900 хэлж байна. Гэвч компьютер бас хөгжихөөсөө илүү хүмүүс маань өөрөө гараараа хөгжих хэрэгтэй гэж маш сайн бид нар гарын даалгавар өгөхийг хичээж ажилладаг. За гараараа хөгжсөн хүн бол компьютер дээр одоо нэгсэнтэй компьютер гэдэг маань харандаа цааслах гэсэн үг. Архитектор хүн бол. Тийм учраас компьютерээ сурцсан хүн, компьютер графикийг сурцсан одооны нийгмийн шаардлагын дагуу компьютер дээр ажиллаа хийж хүнд үзүүлэх гоё тийм зургнуудаа бэлдэх тийм бүрэн бололцоотой тийм бэлдэж чаддаг хэмжээний оюутны төгсгийг хичээж ер нь тэр үр дүндээ хүрч байгаа гэж би бодож явдаг юм аа.
архитектор хүн болохыг гээд хүсээд мөрөөдөд явж байгаа хүмүүс зөндөл байгаа хэл та. Тэд нар ер нь өөртөө яг ямар байвал, хөгжлөг хувьд ямар байвал энэ мэргэжлээ сонгоход илүү төлөх вэ? Ер нь архитектор хүний гол шаардлага маань орон зай мэдрэмж маш сайтай байх хэрэгтэй. Юуны харьцаа хэмжээг сайн тодорхойлж чаддаг байх хэрэгтэй гэж үздэг учраас зөвхөн гараараа зурдаг хүүхдлээ хүлээж болно гэж бас хэлж болохгүй. Ер нь ямарваа нэгэн мэргэжилд миний бодлоор бол сэтгэл зүрхээрээ дурлсан хүмүүс ирж байвал ер нь зүгээр болов гэж боддог юм да. Оюутнууд одоо сургуулийн төгсөгчдийн чанараар бас тэр сургуулийн сургалтыг бас мэдээж тодорхойлж байна. Тэгэхээр та урлаг эрдэм дээд сургуулийн яг энэ салбарт суралцж байгаа оюутнуудаа ер нь юу гэж дүгнэх вэ? Ер нь манай оюутнууд дундаас сайн төгсөж сурж байгаа оюутнууд би манай оюутнуудаас гадаад руу урилгаар ажилладаг дизайнерч бас төгсөж байдаг. За манай төгсөгчдийн хувьд бол ер нь нэлээд сайн боловсрогч болж төгсдгөө гэж дүгнж явд юм аа. Оюутнуудтайгаа эргээд харьцаатай байдаг уу? Ер нь оюутнуудтайгаа харьцаатай зарим тохиолдолд хамтарч ажиллах тохиолдол бас гардаг юм аа. Ер нь бол архитектор хүн өөрийгөө ер нь хэрхэн цаашаа хөгжүүлж авчих хэрэгтэй байдаг вэ? За архитектор хүмүүс ер нь бол ажлынхаа хавцад сурдаг. Ер нь ямар ч мэргэжил ажил хийж байгаа хавцадаа сурдаг учраас архитектор хүмүүс насан туршдаа сурна гэсэн үг адилхан. Гэхдээ манай Монголын бас хууль дүрмийн дагуу бол 5 жил заавал архитектор мэргэжлэр дагалдан гэдгийн мэргэжлийн хэллэгээр болохоор нэг техник архитектораар ажиллаж ээж өөрөө эрх авсан одоо архитектор болно л доо. За эрх авсан мэргэжил архитектор гэдэг маань одоо мэргэжлийн хэллэгээр болохоор мэргэжсэн архитектор болно гэж болох тийм шалгалт сургалтанд шалгалт өгдөг. Тэгээд энэ шалгалтаа 2 удаа сонгож ээж архитектор болно. Мэргэжсэн архитектор болно. Мэргэжсэн архитектор удаан жил мэргэжлэр ажилласан тохиолдолд зөвлөх гээд төвшин явуулдаг юм аа. Их хариуцлагатай мэргэжил юм шиг санагдах юм. Таны хэрэг маш олон хүний амь настай холбоотой мэргэжил учраас маш хариуцлагатай мэргэжил. Бидний зураас болгон буруу зурхал юм бол энэ тухайн барилгыг бариулж байгаа хүмүүст эдийн засгийн хохиролт бас учруулах тийм хэцүү мэргэжил байдаг учраас энэ зураас болгон их бодлоготой нарийн зурдаг тийм мэргэжил байдаг. Бүр хитрхээ хийсвэр одоо төрслөлтөд барилгууд их байдаг юм шиг санагдав. Тэгэхээр бас нөгөө нэг уран сайхны байгаа ч гэсэн бас нөгөө техниктэг яаж холбогдох уу, хийх технологитой холбогдсон юм шиг тийм. За ер нь оюутан байхдаа л чөлөөтэй сэтгэх боломжтой байдаг шүү дээ. Төгсөөд ажил дээр гарч байгаа мэдээж хөрөнгө санхүү тэрнээс шалтгаалаад чөлөөтэй сэтгэх боломж ер нь хомс болчтой. Тийм учраас оюутан байхдаа тэр тухайн хүүхдийн ямар хуу гайхамшигтай юм зохиож чаддаг вэ гэдэг өөрийнхөө бэрийг харуулж чаддаг бүтээл дипломын ажил төслийн ажлуудыг хийх боломжтой байдаг юм аа. Манай оюутнуудын хувьд одоо уран бүтээл хийх бас нэг боломж нь байдаг нь Annex студи гэж байж идэг. Архитектор, интерьерийн мэргэжлийн хүүхдүүд хамтарч бүлэг болж дизайн, экстерьерийн шийдэл янз янзын тийм жижиг ажлуудыг авч хийдэг юм аа. Ер нь бол энэ тухайн оюутнуудыг ажлын байр дээр очих бэлтгэл арга хэмжээ болж явагддаг гэсэн үг. Манай оюутнуудын хувьд бол одоо Annex студи маань 2 ажил хийсэн байж байгаа. За та бүхэнд урлаг эрдмийн дээд сургуулийг 2013 онд төгссөн Ж Цэнгэл гэж хүүхдийн бүтээлийг танилцуулж байна. Бүтээлийн нэр нь IC юм аа. Архитектур маань өөрөө дүрсээр зохиодог яруу найраг